Би сайхан хотод эрүүл аюулгүй орчинд амьдармаар байна. Орныхаа дунд зэрэг Улаанбаатар хот. Би сайхан хотод амьдармаар байна. Би эрүүл сайхан хотод амьдармаар байна. Бид сайхан хотод амьдармаар байна. Би сайхан хотод амьдармаар байна. Бид сайхан хотод амьдармаар байна. Нийслэлийн нутгийн зөвлөлөөс явуулж байгаа сайхан хотод сайхан амьдрий нэвтрүүлгийн хэсэг маань цагаан давааны хогийн цэг дээр ирээд байна. Одоо тэгээд эдрээс тачгинж байгаа энэ үед манай нөхдүүд маань тэнцээ ямар ажил хийж байгааг бүгдээрээ очиж танилццгаая. Энд бол одоо Баянзүрх дүүргийн хог буух ёстой юм байна. Хог гэдэг түүхийн эд маань бол ингээд алгалж байгаа. Одоогор бол гялгарууд цаасын лаз ерөөсөө ямар ч ашиглалт байхгүйгээр энэ их түүхийн эд шууд булагдаад оршуулгдаж байгаа. Мөнгө болох хэсгийг нь бол ингээд шууд байлаад одоо доош нөгөө нэг түүхий даун гэсэн контейнерууд тавьж тушаана гэсэн. Оо сайн байцгаана уу. За ажил хэр байна? Хэр их юм цуглуулав? 25 байна. Гэр хаана вэ? Гэр үү? Цайза. Эндээс цайз руу гэрлүүгээд явах тий. Өдөрт ингээд өдөржингөө ажиллахад ер нь хэдий төгрөгийн орлого олохоор юм цуглуулж чадвал дунджаар. Өдөрний оройн боохтой нэг юм авч нэг 20-30 гэх тий. Юм өгөхгүй хураагаад. Хураагаад ашиндаа хураагаад. Энэ цуглуулсан юм аа юу? Тэгж байгаа л нэг бөөнд тушаах уу. Ер нь тэгвэл сардаа бол нэг сая төгрөгийн орлого бол хийчихэл юм байна тий. Гайгүй шиг цуглуулвал. Дугуун явах уу? Энэ үү? Кабель явах уу? Кабель их. Иймэрхүү юм хэр гарах уу? Цөөхнө. Багал гарна дөө. Хамгийн их гарч байгаа нь бол ундааны сав байна. Ундааны сав шилээд. Тэ. Ундааны сав эднүүсээ тэр авдаг хожаанаар тавьж тушааж гэнэ үү? Контейнеруудад өгчөж гэнэ үү? Хожаанаар нь ирж авдаг. Ирж авах уу тий? Тий, эндээс гэртээ цуглуулж ажил. Үгүй шүү дээ. Бүгдээрээ гэр оронтой хүмүүс үү? Би Гэр оронгүй хэн нөө? нэг хүүхэн байсан шүү дээ. Нэг хүүхэн байсан шүү дээ. Хаш ивч. Тэр л гэр оромгүй хүн гэсэн. Нас хэд үрж байна одоо? 30 л үрж байна. 30 үрж байна. Залуу хүн одоо ийм нөхцөлд ингэж ажиллах хэр байдгийм дээ. Хэмэрл ундаа яаж хүний хог хаягдал дээр ажиллаж чинь хэмэрл ундаа гэж одоо ямар хамаагүй юу? Ямар юу яачих биш. Ирэх хүн ажиллаж удаа судлаа өрсөн биш ямар цус. Гэрүүл харин нэг ядаргаа маш. Тэр удаж чинь яг ингэ байж тийм. Би 4-5 жил болчих шүү дээ. Хөдөөнөөс олж ирсэн. Тий. Бичиг өрөнд баримтлал байгаа юу? Бичиг өрөнд байхгүй. Тэр нэг жил. Харин зүг тий. 4-5 жил болчихлоо. Бичиг өрөнд гарч манай идэж ажил таахгүй шүү. Бичиг өрөнд байхгүй юм. Тэгэхээр нийслэлийн нутгийн зөвлөлөөс одоо ийм хог дахин боловсруулах үйлдвэр Монголдо байгуулъя гэсэн санаачлага явуулж байгаа. Тэрэн дээр ажиллах хүмүүсийг одоо байр орно.
орон байраар хангаад, хоол ундаар хангаад хувцас тавьж өгөөд ингээд хамтраад нэг компани болоод ажиллая гэж бодоод байгаа. За. Тэгээд өөрөө ч бид нартай хамтраад ажиллая гэвэл жишээлбэл Монгол нэгдэр гуулсчдад цалин мөнгө л гарах юм нэстэж. Тэгээ хамгийн ажиллах л авах. Тэгээ цалингийн санал одоо хамгийн багадаа хэд байвал одоо зөвшөөрөх хэмжээнийх гэсэн үг байна. Одоо биднес өдөрт баргаж 30 цаас хийчдэг болчих. Тэгэхээр сарын сая орчим болоод байна уу тийм. Тэгээ заримдаа бол 30 мянга өгөхгүй шүү дээ. 25, 20 мянга. Тэгээд янз бүр шүү дээ. Бууж байгаа юмнасаа шалтгаал. Цаас цуглуулах гэвэл хэр цуглах бол? Кордон цаас уу? Кордон цаас, зүгээр цаас. Эндээ цаас уу цуглуулна та. Шатчихгүй л үгүй шүү дээ. Үнэснийг шат. Цогтоо үнс ирэх юм бол цаас уу шатаад дуусна. Арх уудгүй. Архоо. Тий. Болцсон. Биднес юм дээр арх уух юм бол тэгээ ямар хэрэг байх юм бэ? Олж байгаа эдэн цаасаа нөгөө эддэл хоолунд авахаас архин дэгүүд бидний амьдрал чиг хэцүүд нь. Монгол улсад ер нь яг хийж байгаа ажлаас өдрийн тогтмол бодоод үзэхэд ер нь сардаа зүгээр ер нь өдөрт 15-20 мянган цалинтай ажиллах гэж бол ховор болсон шүү дээ. Барилгад орноо барилгад ажиллаад өдрийн 15 ярьдаг байхгүй яг ясам дээр. Яваад очиж ажилласан цалингийн чинь ердөөсөө гүйц ингээд унжуулдуулахаас гадна ердөөсөө өдрийн за тийм чиний мөнгө ийм чиний мөнгө гэсээр байгаа л ердөөсөө 8-9 мөнгө гаргах шүү дээ байхгүй. Барилга бол ямар ч худлаа байдаг байхгүй. Хүн талдаа шүү дээ. Ер нь бол хог гэдэг чинь тэгэл бохир талдаад ажиллаж. Окей. Энэ хотын нүүрсараа чи бидний нүүрсараа сайн very good giving. Окей. Окей. More fucking no get. Motherfucking have it in under the gap get. Nүүрсэр. Дортой тэвоточэр. Очэр. You need it. Төтөшгүй осон бизнес. Зөргөр хүчээ хийж тай. You can fly. Хотын хүчээ I am so fly. Яа ингээд цагаан давааны хог дээр бол амьдралаа залгуулдаг нэг 20 хүн өдөртөө ажилладаг юм байна. Яг тэгээд зарим өдрөө нэг 10 мянга, 15 мянга, 20 мянга сардаа дунджаар нэг 500 мянгаас саяын хооронд бол хийчдэг гэж. Энэ тэгэхээр орчин нөхцөл нь бол үнэхээр хүнд өвөл одоо ингээд тачигнсан хүүтэнд бол өдөртөө нэг 3-4 дугуй шатаагаад тэрийгэ тойроод дулаацаад суучдаг. Орой тэгээ харанхуй болохоор гэртээ харьдаг. Их хвчлэн бичиг баримт байхгүй ажилд орж чадахгүй юм хүмүүс л энэгээр амин зулга залгуулдаг юм байна. Тэгээд хэрвээ нийслэлийн нутгийн зөвлөлөөс үнэхээр санал тавиад ингэх юм бол ажиллая гэдэг ийм саналуудыг бол бүгдээрээ л хэлж байна. Би тэднээс айдаг. Би тэднийг үзье ят. Тэд гэж хин? Намайг л хэлж байгаа. Тэднийг надаас холдуулаад өгөөч. Би л өдөртөө хамт очдог. Та нар надтай байхгүй гэж яах юм бэ? Тэгвэл нэг гарч. Улаанчлуутын хогийн цэг дээр их хүрэлцэл ирээд байна. Энд ч бол хүн шоу маш завгүй ажиллацгааж байна. Юу түүж яах гэхээр хуванцар нөгөө лаз энэ хоёроо л түүж байна. Бусад англигдаагүй хогнууд маань бол ерөнхийдөө шатаад булагдаад өнгөрч байгаа. Тэгэхээр яалтчгүй биднээс цаас дахин боловсруулах шил дахин боловсруулах үйлдвэр хэрэгтэй байгаа нь бол эндээс харагдаж байна. Өвлийн энэ үүтэнд бол хичнээн энэ хүнд нөхцөлд ч гэсэн манай энэ хүмүүс ямар хөдөлмөрч зан чанартай эндээс ямар их баялаг гарч болохыг бол бид бэлтгэнээ харж байна. Тэгээд хамгийн гол нь энэ үнсийг тусад нэг үнсэн блок хийх ч юм уу ямар нэгэн аргаар шийдвэрлэхгүй бол үнс энэ жирийн хогтойгоо нийлэхээр эргээд цаасанч хуванцранч ерөөсөө англигдах боломжгүй болчихж байгаа. Энэ нөхцөлд хүрэхгүй тул биднээс яг орчноосоо байрнаасаа бас байгууллагаасаа шууд англигдах тэр
систем рүү шилжих хэрэгтэй юм байна. Одай торсон, юндэвд нутга харсан. Баян тансан Монгол орон одоо бусдаар нөхлөж барсан. Дуу малтай цүл дээрээ чимсэн Монгол гэртээ өргөн удам тэнгэрийн хаяа хөтөл ногоордог нутаг. Одоо вэсар байна, хасаагүй удаатай. Зовлон мэдгүй хуван боцсон хайрыг хийний бөмбөрөж хөмөр байна. Би мэдэх Монгол нутаг юм бишээ. Хамгаалах ажилгаа бүгд одоо зөв тийшээ. Хажуудсан монголчуудаа бодолтой яв. Дэцээсээ марчин явсан яснасаа би Монгол хүн юм. Дундаас нь худалдасан. Тэр хүмүүс бозордсон. Дээрээсээ хараад дэцсэх хөлсийг таныг бодоосон. Нэрчүүдаа зөвхөн масургийн юм болгож нахаараа. Нэрчүүдаа өөрийн суугаа ээжин өдөрсөн арчаачудаа. Амьдрах ёстой шүү эргэж хараач монголчуудаа. Сүүчийн удаа харуултаагаас эсрэг монголчууд чинь амьдралаа сэргээ. Тав хош юмадаар нутгаан гоёли. Тэдэс чингсийн үдээсэн нутагны. Өөрийн монголороо бай. Монголчууд чинь амьдралаа сэргээ. Тав хош юмадаар нутгаан гоёли. Тэдэс чингсийн үдээсэн нутагны. Өөрийн монголороо бай. Монголчууд чинь амьдралаа сэргээ. Тав хош юмадаар нутгаан гоёли. Тэдэс чингсийн үдээсэн нутагны. Өөрийн монголороо бай. Би сайхан хотод эрүүл аюулгүй орчинд амьдармаар байна. Эх орныхаа дунд зэрэг Улаанбаатар хот. Би сайхан хотод амьдармаар байна. Би эрүүл сайхан хотод амьдармаар байна. Бид сайхан хотод амьдармаар байна. Би сайхан хотод амьдармаар байна. Бид сайхан хотод амьдармаар байна. Орон гэргүй иргэдэд нийгмийн үйлчлэгээ үзүүлдэг амьдрах ухаан сургалтын төв дээр бид нас ирээд байна. Одоо ийшээ орж уулзсан. Нийслэлийн нутгийн зөвлөлийг хэрхэн хүлээж авах нь тусалж дэмжих нь би ороод үзцгээе. Биднээс одоо нэг 500 хүний багтаамжтай байр түрээлж авах гэдэг. Тэндээ тэр хүмүүсээ байрлуулад, хоолж ундлаад, хувц сунрын солиод тэгээд төслийн менежерүүд бүгдэнд нь хуваарлж өгөөд за ямар ажил хийх чадвартай одоо тань дээр танаа дээр байгаа судалгаанууд байна шүү дээ. Урд нь мэрэгжилтэй байсан хүмүүс одоо за эрхэн дондох өвчтэй ч гэсэн ажлын чадвартай тийм хүмүүсийг хамгийн ихний ээлжинд танаатай хамтраад яачаа ажил хөдөлмөр эрхлүүлэх тэр боломжийг бид бас хаяа гэдэг нэг жилийн реалити хөтөлбөр явах юм. NBS телевиз өглөөний сонин, цаг цагийн мэн, Улаанбаатар FM радио, гудамжны самбарууд гэдэг нэг 7 хэвлэл мэдээлэл хэрэгсэл өдөр болгон мэдээлж байна. Одоогийн ээлжинд бол зөвхөн энэ судалгаа уулзалтуудыг хийгээд л яваад байна. Дэлхийн банк дэмжигдсэн, JICA дэмжигдсэн, захиргаатын захиргаа дэмжигдсэн, засгийн газар дэмжигдсэн, нийслэлийн цагдаа, эрүүл мэндийн яам, боломжийн яам бүгд одоо хамтраад орё энэ хамгийн хүнд асуудал. Яг энэ хүнд асуудлыг гардаж хийж байгаа юм бол одоо баг ганцаараа таалах шиг байна. Тий. Тэгэхээр таны энэ ажилд бид тус дэм болох зорилгоор ер нь энэ ажил маань явах юм. Тэгэхээр хоггүй болох асуудлыг давхар шийдэхин тулд энэ хүмүүсээр ямар ажил хийх гэдэг юм гэхээр хог гэж нэрлэгдээд байгаа тэр түүхийдээ дахин боловсруулалт оруулах, цаас дахин боловсруулах, хугацар дахин боловсруулах, шил дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтанд оруулъя гэдэг төслүүд нь явж байгаа. Энэ дээр компани бүтцэд ороод энэ хүмүүс маань бидний тавьсан саналыг яаж авах нь, яаж сэтгэхүйд нь өөрчлөлт гаргах нь. Одоо нөгөө ховсддог, архинаас гаргадаг, бөөлдөг эднүс гээд лам хуураг, сэтгэл зүйчд бүх хүмүүсээ л тэнцээ баг болгоод ажиллах гэдэг.
Бидний тусалдаг юм бол нэгдүгээр хамтарч ажиллахын тулд бид нар энэ судалгаа бүртгэлүүдийг та нар бас төсөөлөх хэрэгтэй юм байна л да. Хамгийн гол судалгаа. Тэгэхээр бид нар энэ хүү судалгаа гаргахад бол маш их хүч хөдөлмөр техник хэрэгсэл хүн хүч одоо орж иж хийсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл нийслэлийн одоо 9 дүүрэг тэгэл одоо хогийн бүх цэгүүд энэ хүмүүсүүдийн явдаг орц сонгол тараншаа явдаг гудамж талбайгаар бийчилж энэ техник хэрэгсэл хүн хүчтэйгээ явж хийсэн. Зөвхөн бид нар архины албатай эмчилгээнд дээр ихэд л бийчилж очлоо. Тэгэл одоо баг нуур гэл ингээл явах налах гэл явах жишээ. За ингэж явсараад ерөөсөө энийг яах гэж ингэж явж байгаа юм хэрэг энэ төрийн бус байгууллагууд хэн нэгэн албан тушаалтангууд одоо зарим одоо тэр заяа тажмитийн одоо газрууд бол Улаанбаатар хотод одоо ерөөсөн 16-аас 18 мянган ийм одоо орон гэр бүлэргэн байдаг. Эднээс бол тичнээн нь одоо өвөлд өгөхөд нийслэлийн төрийн санд суудсан мөнгнөөс оршуулгын зардал авдаг энэ төрөл одоо худлаа авдаг юм л да. Тэр чинь нөгөө нийслэлийн бас нэр хүндтэй холбоотой энэ чинь бид нар чинь бас асуудал байна шүү дээ. Тэгэхээр энийг ирээс нэг мөр болгох чигээд би засаг дарга энэ одоо шуурхаа дээр асуудал тавьж энэ асуудал ажлыг эхлүүлээд тэгээд нэгдүгээрт ингэж бүртгэж авъя. Хоёрдугаарт энэ усуудыг одоо бичиг баримтжуулах хамгийн гол нь. Тэгэхээр бичиг баримтжуулахын тулд би улсын халамжийн үйлчлэгээний газар баяр сайхантай хөөсөлдөж явсаар байгаад энэ бичиг баримтжуулах төслийн мөнгийг олж авсан байхгүй юу? 23.5 сая төгрөг гэсэн үг. Тэгээд одоо бид нар хэдүүлэл одоо гарч байгаа юм да. Тэгээд гарч ингэж одоо явсаар байгаа л одоо би бол мэргэжлийн хуульчгийн цагдаад одоо албаны дарга марк хүртэл явсан. Хаан уулын дүү цагдаад байсан. За тэгээд бүртгэсэн. Тэгээ өнөөдрийн байдлаар бид нар 2700 гаруй иргэнийг одоо ёстой нэг жинхэнэ одоо дэлгэрэнгүй бүртгэл хийсэн, түүхжилсэн бүртгэл хийсэн. Дээр нь одоо програм 3 дүн байгаагүй програм зохиож одоо програм зохиосон. Энэхүү програм дотор энэ улсуудын регистрээр нь төрсөн оноор нь нээхэд бүх дэлгэрэнгүй мэдээлэл нь гарахын зэрэгцээгээр тэр хүний шивээснүүд нь хүртэл хийцэн байгаа. Энд дээр бүр таних тэмдгүүд нь энд одоо 9 гинод байна шүү дээ. Тэр бүгдийг хийсэн. Тэгэхээр бол за ингэж бүртгэл хийгээд гисэн чинь харин цагдаагийнхан шавчиж байгаа над дээр. Яах гэж байгаа юм гэхдээ зэрэг улсын хэмжээгээр 500 гаруй эзэн үс зогссон байж байгаа. Энэс чинь аливаа энэ дорж долгор дуулмаа мөн байна. Энийг авна. Энэ бол эрүүг элемент байна. Энийг авна. Энэ гэмт хэрэгтээр сэжиглэгдэж байгаа энэ хүн авна. Энэ хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаас оргоцсон хүн энд зогсож явна. Гэх жишээтэй. Маш ачаал бүгдэлтэй. Тэгээд бид энэ одоо айхтар одоо судалгааг энэ судалгаа болгон бас нууцлалтай шүү дээ. Тийм учраас зүгээр авъя гээл одоо нэг цагдаа хүрээд ирэхээр май гээл өгдөг. Авъя гээл нэг төрийн бус байгууллагын нэг тэргүүн хүрээд ирэхдээ зэрэг май гээл өгдөг тийм бас хэлбэр байхгүй. Дээр нь энэ одоо хүний эрх хэрэгцээлийн өндөр тавьж байгаа энэ нийгэмд бол энэ хүмүүсүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл бол бас нууцлал байх хэвээр. Тэгэхээр бид нар энийг бол зүгээр ингээл хүн хүссэн хүн болгонд бас өгөөд байдгүй. Зүгээр хамтарч ажилладаг ийм бас хэлбэрээр явагддаг аа. За тэгээ энэ улсуудынхаа бид нар одоо альва Монгол улсад үйлчилж байгаа хууль дүрм чинь ихэнхдээ л гогт гэтэй байгаа шүү дээ. Та нарыг хөөсөлдөд явж явах дандаа гогт гэтэй л учирж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсүүдийг бичгээр өмчлөх чинь бол төмөн гогт гэнд учирж байгаа. Юу вэ нөхөтийн зэрэг? Энэ хүмүүсүүдийн чинь бичгээр өмтнө хөдөө орон нутгаас ирээд дээдл нь 30 жил болчихсон улсууд байж шүү дээ. Тэгээд шилжүүлэг байхгүй. Дээдл нь 10-20 жил шоронд явчихсан хүн байна. Эрцтэй болчихсон. Гэмт хэрэгтэй. Халахын алдарт тулгаач Хоо Төмөрбаатар ихэд шоронд 39 жил явсан. Тэр хүн гарч ирсэхэд амьдрал дууссан байх жишээ. Тэгээд шууд тараншаад орж байгаа. За тэгээд ийм хүмүүсүүдийг бичгээр өмчлөхад дан зэрэг нөгөө жирийн хүн ямар бичгээр өмтрөө явдаг яг л тэр процедураар явдаг учраас зөрчөөд байгаа. Төрөүний миний хэлдэг нэрийн зөрдөг, авган зөрдөг, төрсөн он зөрдөг, хийлгүү дүүли бичиг мэдхгүй. Ийм 6 тохиолдолоор гогтгонд орчиж байна. Тэгээ хамгийн сүүлд энэ хүмүүсүүдийг шүүхээр оруулж штэ. Шүүхээр оруулаад энэ ер нь хэдэн настай хүн юм бэ? Насын тогтоогод. Энэ ер нь хэнийг хэн гэдэг юм бэ одоо? Энийг тогтоогод. Тэгэхээр энд байж байгаа зарим одоо ийм өнчин хөвгтүүд ихэд төвөр урд байсан төвөрөө нэрлэж штэ овгоо. Яарамт бадам явахгүй гэдэг нэг төрийн бус байгууллага байгаа. Хүүхдийн төв байгаа. Яарамт байдаг чи мэднэ тийм үү? 41-ийн зааталтай. Тэгэхээр тэр бадам явахын бачим гэдэг авгалчихсан. Тэгээ ингээ нөгөөх нь энэ хүн хөөцөлдөө бичгээр юмтай гаргах зэрэг ерөөсөн одоо гардаг. Энийг гэрчлэх 2 хүн байх хэрэгтэй. Чи битээ чи мэрэд. Наад хүнийг 2 хүнийг олж ир гэж. Гэхдээ тэгэхээр тэр хүнд 2 хүн гэрчлэх гээд энэ бадамланхан бачим гэдгийг гэрчлэх гээд явж байгаа хэн байх хинч байхгүй шүү дээ. Тэгвэл гэрчлэлтийг 2 хүн бая л дээ. Овсод бай, ховдод бай, алтай завханд бай.
Тэр хүн хоёр хүн нисж ирэх үү? Өвгийнхаа зардлаар. Газраар ингээд шуудангаар хүрээд ирэх үү? Гэрчлэх гээд шүүгтэр ийм хизээч амьдрал дээр байдаггүй байхгүй юу? Тэгэхээр гэрч нь олддог. Тэгээд бичиг баримтанд гардаггүй. Нэг хэсэг хүн байна. Тэгээ би нөгөө 70% бичиг баримтжуулчихсан гэж байгаа. 30% нь ийм шалтгаанаас болчихж байгаа байхгүй. За яг халуун цэг дээр хүрээд ирэхээр чи альва юм чи нөгөө онол практик гэсэн зөрдөг штеп. Яг ингээд л одоо яг саяын чиний хэлсэн одоо тэр хуаранцсан маягийн юм дээр ингээд хүрээд ирэхтэй зэрэг бас л хэцүү. Эдгээр чи ерөөсөн гол оюун ухаан тарихс толгойд суудсан суулт бол ерөөсөн юу байх вэ гэхээр ерөөсөн тэр хөнгөн маягаар айл болохоор ажил хийхгүй төлөө зүтгээд байдаг байхгүй. Ерөөсөн үнэнгүй хэцүү. Ажил хийхгүй л зүгээр л одоо гудамжинд ингээд зүгээр л тэнүүд зилүүд л ингээд зөнгөртөө зилүүд л ингээд явж явбал бүр гол гайхамшигтай сайхан юм тэрэл байдаг юм яа. Энэ усууд яг халуун зэг дээр ажиллаж байгаа хүн л энийгөө хэлэхээс биш зүгнээс зүгээр онлоор юм уу зүгээр хэн нэгэн дарга болоо зүгээр нэг дээгүүр нь илж яриадаггүй шүү дээ. Тэгэхээр юм хийлэхэд бол их хэцүү. Үнэнгүй хэцүү. Хийхгүй л гэхгүй. За тэгээд нэг юм хийлгээд за та нар одоо сая энэ шуудаг бас нөхцөлийг бүрдүүлээ хувцсыг чинь тавиад өглөө дулаан тогттой байж байна. Одоо ингээд энийг чи цохоод одоо тэр өнцөг хүртэл хийгээд ихэд бол тэгэл одоо бүр ясал хажууд нь өөрөө бүр за цаатлын ирмэр ингэж л хийлэхгүй бол болдгүй. Хийхгүй. Хөдөлмөрс цогтно. Зүгээр бид нар 500 хүний нэрийг гаргаад өгөхөд тэр судалгаа бүртгэл нь яав нь байна. Та нар дээр нь явж бас одоо техник хэрэгсэл эдийн засаг мөнгө цаас зүүрж ихнээс бэлэн энэс илүү бүртгэл бол гарахгүй. Ерөөсөө бид нар чи бас ер нь одоо зах зээлээ гэж бодоход жоохон зах зээл байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар ингээм хамраа хийцсэн юм чинь. Тэн дундаас 500 гаргаад өгөхөд бол бид нар бол болж байна. Хийлэх тэр арга механизм тэр менежмент бол одоо ийг л одоо та нар сонгох хэрэгтэй. Их л хэцүү. Та нарт ямар санал тавих вэ гэхээр хамтраад хүчрхэг Монгол гүрнийг байгуулцгаая. Бүгдээрээ ингэж амиа хичээж, хувиа хичээж ажил хийхгүй байх ямар ч боломжгүй байна. Одоо нэг хүн болгоны ажил хийх тэр хүсэл эрмэлзэл энэ нийгэмд хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр бид нарт бүх хүмүүсийн тусалцаа хэрэгтэй. Сайд нь байна уу, дарга нь байна уу, гэр оронгүй хүн байна уу, ажилгүй хүн байна уу хамаагүй. Бид нар хамтраад бүгдээрээ тэмцэх ёстой. Тэгэхээр өнөөдөр бол Эрдэнэ тунгалаг дарга хүлээж аваад нийслэлийн нутгийн зөвлөлийг бүх талаар дэмжинэ гэж байгаа нь бол үнэхээр сайшаалтай хэрэг. Та бүхэн ажил хийхэд бэлэн байна уу? Тэгэхээр ямар ажил хийх вэ гэхээр бид нарт өнөөдөр Монгол улсад үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой. Тэгэхээр хэдүүлээ юунаас эхэлж болох вэ гэхээр хогийг дахин боловсруулах тэр үйлдвэрийг хамтын хүчээр барьж байгуулад өөрсдөө энэ үйлдвэрийн эзэд нь болоод хувьцаагаа эзэмшээд явах тийм төслийг бид боловсруулж байна. Энд бүгдээрээ хамтраад оролцох уу? Тэгэхээр Эрдэнэ тунгалаг дарга маань бидэнд судалгаа гаргаж өгөн тэр судалгааны дагуу хүн бүхэнтэй уулзж ярилцсны дараа сайн дурын үндсэн дээр гэрээ хийж гарын үсийг зурсны дараа энэ үйл ажиллагаа төсөл маань эхлэх болно. Тэгэхээр энэ бол бид нар хүчрхэг Монголын төлөө хамтдаа хүн болгон нэгдэж чадна гэсэн уриал лозунг бүх Монгол даяар мэдрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хамтраад ажиллацгаая. Бүгдэнд нь амжилт хүсье. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс одоо цуглуулсан судалгаа датабейсээр нутгийн зөвлөлтөд хамтарч ажиллая гэсэн албан бичгээ өглөө. Эдний дээр бол 2700 орон гэргүй хүмүүсийн наривчилсан судалгаа одоо шивээс таних тэмдэг гэсэн бүхэл дэлгэрэнгүй судалгаатай юм датабейс байна. Энэнийг бол биднээс түшгэлж ажиллана. Энэ дээрээс эхний ээлжхан хүмүүсийг эхний ээлжхан боловсон хүчнүүдэд татж авах болно. Тэгээд уулзцгаая. Кинээс мохоо нургоог гэнди хүүхдүүд дөгөөг
Хүмүүс дургүй мэдээж дургүй одоо зэрхэн баларцай асамар нэ тоянда эндэж байгаа хүмүүс дургүй чайгүй одоо түтээ одоо зэрхэн баларцай Хинч нь хоогон дургүйн энэ жинхэнэ хоогон дургүйн их хүмүүс тэрчгэн хоогон дургүйн шадротын залуус хоогод үсгэ хоогон дургүйн эстэн бурауэт хоогон дургүйн живут шофууд хоогон дургүйн эцгэн жаахан думж гисэн хоогон дургүйн анантын модосон хоогон дургүйн наях баслы холморнч хоогон дургүйн хүмүүсийн хүнд зэрэг гэршта их замбра гүйж байгач думжта очит согтож уусаж ахмачта Оцар бэржсэн чигч мэнэта Ага бухай Хото зүрхэн байхи Харин бижай Энэ дуга та бүхэндээ дуулъя Ото байсан дуусан дугнан даган дууцай Исахи хорно Зүрхэн байцай Хинээс махон дургуген Кэнди хүүхдүүд дургуген Хүмүүс дургуг Мэдээж дургуг Хото зэрхэн Баларцай Асамар нэ тоянда Эндэж байгаа Хүмүүс дургуг Чай